Сайн байцгаана уу интернет дэх технологийн орхотнуудаа Techworm суугийн Химлоины подкастын шинэ дугаарт давтаа морил урт удаан амралтын дараа Химлоины салбарт болж байгаа хамгийн дуйлант үйл явдлуудын талаар ярихаар манлаа битээр бэлэн болсон байна. Орой мэнд өгөргөө манлаа. Орой мэнд сайн байцгаана уу? Яагаад дуйлант гэж нэрлэж байгаа вэ гэхээр энэ 7 хоногт одоо Химлоины салбарын өрсөлдөөний Химлоины өрсөлдөөний тэргүүн игнэний гол тоглогчид гэж хэлж болох Google-ийн удирдлагт бол томоохон шилжилт гарсан байгаа. За Google-ийн DeepMind лабораторийн Demis Hassabis гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгөөд за DeepMind-ийн Chairman буюу төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар үлдээд за мөн Google-ийн одоо Chief Scientist буюу ерөнхий судлаачаар үлдэж байгаа. Тэгээд Google-ийн өмнөх ерөнхий судлаач байсан Jeff Dean гэдэг эрхэн бол одоо 27 жил Google-д ажиллаж ирсэн. За сүүлийн нэг 14-5 жилийн туршид бас Google-ийн химлооныг одоо удирдах явж ирсэн. За Google-ээс гарсан бүхий л одоо томоохон химлооны модельүүд, загварууд яг энэ хүний удирдлаганд ор байсан бол энэ хүн өөр 3 бас эрх судлаачтай нийлээд өөрийнхөө стартапыг байгуулж байгаа юм байна. Тэгээд энэ мэдээлэл бол ер нь бол хөрөнгийн зах зээл дээр нэлээдгүй хөдөлгөөнийг авчирлаа. Яагаад вэ гэхээр DeepMind-ийн Demis Hassabis бол одоо ганцхан Google гэлтгүү химлоины салбарын өөрийнх нь гол нүүр царайнуудын нэг болсон байгаа тийм. Тэгэхээр манлаа энэ мэдээг сонсоод ер нь яаж хүлээж авсан? Яхаа сонирхолтой юм. Яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бол гэл гайхал байжлаа. Тэгээд нэгсэндээ би бол яг харахтаа шинжлэх ухаан руугаа төвлөрөхөөс илүүтэй юу яаж байгаа юм бол гэдэг тиймэрхүү харагдсан. Илүү одоо AI бүтээх тал руугаа илүү анхаарахад байгаа юм болов уу? Тэр тал руугаа л явж байгаа юм шиг надад ер нь л мэдэрч төрсөн. Өөрсдийнхөө хэвлэлийн мэдээнд ч гэсэн бас тэрийг дурдсан байлаа тий. Demis Hassabis бол ер нь AGI-ийн судалгаа, за мөн одоо суур шинжлэх ухаан, за мөн химлоины урт хугацааны стратеги дээр илүү төвлөрж ажиллана. За мөн DeepMind-аас гарсан Isomorphic Labs гэдэг одоо лаборатори байдаг. За илүү шинэ юм бүтээх, химийн судалгаан дээр төвлөрсөн тэр лабораторийн ажлуудаа бас цагаа зарцуулнаа. Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичайгийн хувьд бол энэ бол айгүй одоо аз жаргалтай салалт те happy юм салалт болж байгаа гэдэг юм адил онцолсон байлээ. Гэхдээ эндээс бид нэр ер нь юуг анзаарах боломжтой вэ гэхээр нэгдүгээрт Google бол одоо өөрөө бизнесийн компани те асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг одоо химлоинд хийж байгаа. За энэ жилийн капиталын зардал буюу одоо хөрөнгө оруулалтын зардал нь бол $205 тэрбум давна гэсэн төсөөлөл бол өөрөөсөө энэ 3 дугаар улирлын тайлан дээр бол хийсэн байсан. Тэгэхээр $200 тэрбум нэг компаниас гарч байгаа хөрөнгө оруулалтаа гэдэг бол асар их хэмжээний хөрөнгө оруулалт. Тэгэхээр энэ их хөрөнгө оруулалтыг бүрдүүлэхэд бол мэдээж өөрсдийнхөө орлого болон дансандаа байгаа мөнгнөөс гадна зах зээл дээрээс асар их хэмжээний бонд босгож байгаа. Компаниуд ерөн санхүүжилттэй бол тэгж босгодог. За Google-ийн хувьд бол нэг 2-3 сарын өмнө 100 жилийн хугацаатай бондыг хүртэл гаргасан. Компани 100 жилийн хугацаатай бонд гаргана гэдэг маань өөрөө асар ховор тохиолдол. Ягаад вэ гэхээр компани бол мэдгүй одоо Google 100 жилийн дараа байх ч юм уу байхгүй ч юм уу тий. Тэгэхээр одоо богино хугацаанд химэл оюун суурилсан бүтээгдэхүүнүүд маань өөрсдөө ашиг орлого олдог байх ёстой болчиход байгаа тий. Тэгэхээр манлаа бас энэ дээрээс энэ талыг нь бас юу гэж харж байна? Тийм мөнгө олдог байх хэрэгтэй л ахaltaа. Яг одоо нэг юу юун дээр Google бол өөрөө ингээд бүх экосистемээ бүгдийг бүрдүүлсэн ер нь бол AI хийж байгаа компаниуд дотроос хамгийн даваа тал ихтэй компани. Тэгээд тэр тал руугаа тэр одоо нэг одоо хардвер байна те GPU-н зөвхөн одоо юунаас Nvidia-гаас хамааралгүй те тэгээд өөрсдийн гэсэн чипсеттэй тэрийгээ баг 10 гаруй жил 20 жил баг хөгжүүлсэн TPU гэд байгаа те Google өөрсдийн химлоины тим чиптэй. Тэгээд хэдэн тэрбум хэрэглэгчтэй те клауд орчин байна. Дата нь байна. Бүх юм нь байдаг компани. Тэгээд зөвхөн нэг тал руугаа хандаад одоо нөө шинжлэх ухааны тал руугаа их ханддаг байсан бол одоо яг тэр нөө ашиг орлого олж эхлэх тал руугаа илүү хандаж эхэлж байгаа юм шиг харагдчихэв. Тийм. Ер нь бол одоо Demis Hassabis бол ер нь өдөр тутмын ажлуудаасаа холдоод судалгаанд нэлээдгүй суурилж байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр яг энэ хэлж байгаа тайлбарын дагуу явбал бас
нэг талаасаа нилээдгүй сайн үр дүнгуудыг бас гаргаж магадгүй. Яг л үехээр Demis Hassabis-ийн хувьд бол одоо зөвхөн бизнес стартапын үүсгэн байгуулагч гэхээс илүүтэйгээр маш сайн судлаач байгаа тий бүр Нобелийн шагнал хүртчихсэн тий. Одоо 2024 онд одоо Нобелийн шагналыг химийн салбарт AlphaFold гэдэг нэртэй платформ хүртчихэл AlphaFold 2 нь бол одоо юу яасан? Химийн Нобелийн шагнал 2 жилийн өмнө хүртчихсэн. Би тэгээд яг тухайд ингээ гудамжинд ингээ Нобелийн шагнал гардуулах ёслол явагдаад тэгээ гудамжинд ингээ үзээ явж байгаа байхгүй. Тэгэл ингээл үзээл ингээл уцаараа хараа явжсэн чинь Demis Hassabis-ийн зураг гараад ирдэ. Тэгэл яг тухайд өөр гайхал. Ваа энэ Google-ийн гүйцэтгэх захирал тий одоо бүр ийм химийн Нобелийн шагнал авч байгаа юм болов уу гэх. Тэгээ нөхрийн өөрийнх нь ярьдаг үндсэн философи болохоор юу вэ гэхээр химэл оюун хүний насыг уртасгах, тэгээ эрүүл мэндийн салбарт чиглэсэн, шинжлэх ухааны суурь судалгаануудыг чиглэсэн. Тэгээ шинжлэх ухааны хамгийн хүчирхэг багаж байна, хэрэглүүр байна. Бид нар энийг бүтээх ёстой гэдэг ийм алсын хараатай. Энийг эцэс ер нь маш олон ярьслага дээр бол тайлбарлаж ярьдаг. Тэгээ энэ химэл оюун зөвхөн нэг ийм зураг үсгдэг, текстээс ийм хариу өгдөг тийм зүйл бол байх ёсгүй гэдэг. Тэгэхээр манлаа бас энтэй хэр санал нийлдэг вэ? Би бол яг тодорхой хэмжээнд санал нийлдэг. Энэ бол нөгөө шинжлэх ухааны хүрээнд бол өндөр хэрэглээтэй байх ер нь шаардлагатай. Одоо AlphaFold гэсэн шүү дээ. AlphaFold гэдэг алгоритм ч юм болохоор уургийн бүтцийг ер нь бол таадаг тийм юу байсан. Өмнөх хөлбөрүүд нь. Одоо болохоор энэ AlphaFold 3 гэдэг модель нь болохоор бүр ийм ДНХ, РНХ-г бүр ийм жижиг молекулуудын төвшөнд ингэж хооронд нь хэрхэн харилцан үйлчлэх үү яадаг идэг гэх тээ. Тэдрийг нь ингэж бүр бүр ийм атомын төвшөнд бүр ингэж судлах боломжтой тийм таамагладаг тийм загвар гаргасан байгаа байхгүй юу? Тэр нь бол яг ямар ач холбогдолтой юм бэ гэхэлэр ч одоо эмийн судалгаач нь бол амар том судалгаа шүү дээ. Тэгээд өртөг өндөртэй. Тэгээд тэрийг нэгэсэндээ энэ молекултай харилцаараа ийм үйлчлэл гаргад юм байна. Тэгвэл энийг иймэрхүү хэмжээний юм болгож болох юм байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү судалгаануудыг амар хийдэг. Тэрийг бол шууд ингээд симуляцлаад хийх боломжтой болгож байгаа. Амар том бүтээгдэхүүн багхгүй юу? Тэгэхээр ер нь бол шинжлэх ухааны салбарт химэл оюуныг түлхүү хөгжүүлнэ гэдэг нь бол үнэхээр гоё санаа. Гэхдээ бид нар санхүүжилттэй бас байх хэрэгтэй байх л та. Ер нь бол Google талаас бодох юм бол харин тийм. Тэгээд яг Google Cloud-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн яг DeepMind-ийн гүйцэтгэх захирал биш. Гэхдээ team албан тушаалтай биш. Ер нь бол одоо Senior Vice President буюу одоо ахлах дэд ерөнхийлөгч гэдэг албан тушаалтайгаар Demis Hassabis-ийн ажлуудыг авах юм байна. За өөр нэг бас чухал мэдээлэл байгаа нь Google-ийн DeepMind лабораторийн доор байдаг дөнгөж саяны хэлсэн AlphaFold-ыг бүтээсэн багийг татан болгож байгаа. За энэ баг дотор байсан судлаачдыг өөр төсөл рүү ингэж шилжүүлж байгаа. За AlphaFold бол одоо дөнгөж сая хэлсэнчлэн шинжлэх ухааны салбарт за ялангуяа одоо бидний өдөр тутамдаа бас ашиглаж байгаа маш олон бүтээгдэхүүн, эмийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээнүүдэд бол шинжилэлт авчирсан тийм баг байсан. Тэгээ энэ багийн судлаачдыг болохоор Gemini, за мөн код бичдэг, за мөн геном болон энзимийн дизайн, за мөн бүр цаашлаа цөмийн судалгаануудад хүртэл ингэж чиглэлээр нь хуваарлсан байна. За мөн одоо Isomorphic Lab руу бас үлдсэн судлаачдыг нь бол явуулсан байна. Тэгээд энэ болохоор одоо Google-ийн өөрсдийнх нь гаргасан аль биесны мэдээлэл Financial Times-аас гаргасан мэдээ байгаа. Гэхдээ AlphaFold-ийн одоо үйл ажиллагаа платформ бол цаашаа үргэлжлэн. Гэхдээ хөгжүүлэлт нь бол яг одоогийн байдлаар хин дээр яаж явах юм бэ гэдэг нь бол тодорхойгүй байна. Тэгэхээр нэг талаасаа бас айгүй харамсалтай тий. Харин энэ багийнхан их гişүүдийг ер нь бол Gemini-ийн баг руу шилжүүлсэн юм байлээ гэж ер нь л ярьж илээ. Тэгээд одоо нэг юм шинжлэх ухааны салбарыг, эрүүл мэндийн салбарын юмнуудыг одоо яг арилжааны зорилготой болж эхлэх юм шиг ер нь харагдчихээн л та. Миний харснаар бол тий. Хожим бол энэ бол яг юм цэвэр судалгааны маягийн байсан шүү дээ. Тий. Одоо бол ийм арилжааны байдалтай болж эхлэх юм шиг л надад санагдаж байна.
Тэр ч утгаараа бас Demis Hassabis-ийн орыг залгаж байгаа одоо Coucholo гэдэг эрхэм байгаа. За энэ бол одоо Google Cloud дээр ажилладаг team хүн юм бэлээ. Тэгээ Gemini 3 химлоины модулийг бас сургахад бас нэлээдгүй өндөр оролцоотой байсан гэдэг бол Reuters дээр бол бичсэн бэлээ. Тэгэхээр бас илүү нэг бизнес рүүгээ чиглэсэн ийм лидертэй болж байгаа гэдэг ийм сонирхолтой зүйл байна. Нөгөө талаас Reuters-ийн бас би доор нь линкийг үлдээ чи маш том одоо Demis Hassabis-ийн харах химлоиныг харах өнцөг ер нь цаашид яаж хөгжүүлэх боломжтой вэ гэдэг зүйлсүүдийн талаар бичсэн нэг ийм 90 сурвалжлах маягийн сэтгүүл байлээ. Нийтлэл байлээ. За тэрэн дээр болохоор Demis Hassabis гэдэг нөхөр 2010 онд Лондонд төвтөө DeepMind гэдэг химлоины судалгааны лабораторийг үүсгэн байгуулад 4 жилийн дараа $400 сая Google зарсан байдаг. За энэ худалдан авалтыг Facebook зарах боломж байсан юм бэл. Facebook бүр илүү өндөр одоо юу болгосон. Санал болгосон. Тэ илүү өндөр одоо мөнгө санал болгосон боловч тэрнээс татгалзаад Google байсан. Тэгээ Google-ийг одоо тухайн үед тэр нийтлэл дээр тайлбарсан тайлбар нь болохоор за тухайн үед бол одоо мэдээж одоо суур технологиуд талдаа Google өндөр. Гэхдээ энэ химэл оюуныг шинжлэх ухааны тал рууг нь бас ингэж хөгжүүлэхэд бол мэдээж юу байх нь Google байсан хамаагүй дээр юм байна гэдэг үүднээсээ бол энэ шийдвэрийг бол гаргасан гэдэг ойр ойрын хэд хэдэн их сурвалжуудын одоо ярьсан яриануудыг бол нэгтгэж тавьсан байлээ. Тэгэхээр нөгөө талаасаа бас одоо 12 жилийн өмнө Google бас Demis Hassabis дээр бол маш том бооцоог тавьж байлаа. За харин ChatGPT гарсны дараа одоо Google-ийн 2011 онд өөрсдийнх нь үүсгэн байгуулсан Google Brain гэдэг судалгааны баг байдаг. Тэр судалгааны баг болон DeepMind хоёр нэгтгээд тэгээд ингээд Gemini-ийн хөгжүүлэлт рүү бол орсон. Тэгээд өөр нэг юм сонирхолтой цаг үеийн хувьд юу болж таарж байгаа вэ гэхээр Gemini 3.5 Pro загвар одоо 7 юм уу 6 сарын сүүлээр танилцуулагдах ёстой байлаа. Нээлттэй их ёстой байлаа. За Google-ийн өөрсдийнх нь хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээнээр бол 3.5 Pro загварыг бол танилцуулсан. Гэхдээ хойшилсоор байна. Хойшилсоор байгаа яг энэ асуудалтай үед бол одоо удирдлага солигдож байгаа гэдэг нь бас бүр сонирхол татчихна. Тэгээд ер нь яагаад 3.5 хойшлоод байгаа гэж бодож байна. Одоо мэдгүй юм да. Яагаад хойшлоод байгаа юм бол тэгээд гэтээ юу юм шиг байлээ шүү дээ. Нэг Google-ийн Баталгаахын нэг подкастыг би сонссон байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэн дээр ярьж байгаагийн зүгээр сонссон чинь Gemini бол нэг тийм амар том бүтээгдэхүүн бол биш. Нэг 100 сая хэрэглэгчтэй бүтээгдэхүүн гэж мэгээд ярьжсэн. Тэгээд нэг амар тоодгүй болооч гэж бодсон шүү дээ. Яхаа. Тэгээд яхаа юу юм бэлээ? Би зүгээр тэр ярен дээрээс ойлгох нэ. Химэл оюуныг ажиллуулагч өөр амар их зардалтай. Тэгээд мэдээж олон хүнд хүргэе гэвэл юу сервер энтер гэл олон зардал ихтэй. Тэгээд одоо бол нэг тийм амар олон хүн бол ашиглаад байгаа юм бол байхгүй яг юм тогтсон хэдэн хүмүүст л тодорхой хэдэн хүмүүст л ингээл ашиглуулаад байгаа юм билээ л дээ. Google дээр нэг хайлт дээр нь гарч ирдэг нэг туслах байдсан шүү дээ тий. Хайнгууд гарч. Тэр мэр ч гэсэн ер нь нийт хэрэглэгчдийн цөөхөн өдөө дээр л гарч ирж байгаа юм бэл. Тэгээд ингээд бодоод ангууд яг хоо би Google бас нэр хүндээ боддсон болов нөө баард лөө. Тэн дээр гарсан алдаа малдаагаад автахгүй тулд тэгээд энэ одоо том модулууд огцом гинт би нэгээд авсан сайн модулууд гарч ирээд тахлаар яг гарах гал тэгжсэн чинь тэрнээс нь илүү модул гараад ирчээд ангот жоохон хойшлуулад байгаа юм болов бас мэдхгүй юм да. Эсвэл бас татаад засаглалын юмнууд байдаг хөө. Тэгээд одоо энэ нэг амар тэргүүлээд байгаа том модулд хурдан гаргаад байгаа компаниуд чинь дандаа стартапууд байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол уг нь бидний хардгаар бол тэр чинь гарч ирээд удаагүй байгаа стартапууд байхгүй юу? Anthropic ч ялгаагүй, OpenAI ч ялгаагүй. Тэгээд эдгэр чинь амар хурдан, бүтцэн амар хурдан. Gas нэг шинэ юм гарсан бол gas гаргаад алдаа гарвал гарна үз тэгэл тэрийг gas дорн засаал явчих гэдэг тийм юутай. Google ч болохоор corporate амар том бүтцтэй компани. Тийм болохоор тэгэл бас оддог бахал та. Тийм бүтцийн үед бас тиймэрхүү юмнууд байж болох бах. Тэгээд Google-ийн одоо тэр
өмнөх ерөнхий судлаачаар нь ажилладаг байсан Jeff-Dean гэдэг ирхэн бол ер нь бол одоо энэ юу ч байна уу те энэ ChatGPT байна уу Gemini-аас гарахаас өмнө бол ер нь одоо судлаачдын хувьд бол маш алдартай тийм инженер байгаад байгаа шүү дээ. Тэр нөхөр бодохоор одоо 3 судлаачтай нийлээд Discovery Loop гэдэг нэртэй стартапыг бол байгуулж байгаа юм. Тэгээд илүү машин сургалт, тэгээд шинжлэх ухааны судалгаа, инженерчлэл чиглэл рүүгээ одоо шинэ нээлт хийж чиглэсэн тийм стартап байна гинэ. Хүлээлт ямар байна? Гэхдээ яг гоё юм гарах байхаа л гэж. Одоо ер нь бол OpenAI-ийн анхны үүсгэн байгуулагчид те том одоо ерөнхий судлаач Ilias Sutskever, Mira Murati гэл ер нь янз янзын хүмүүс бас OpenAI-аас салаад том стартап бас байгуулаад явцсан шүү дээ. Энэ жишээ бас цаг хугацааны ирэхээр Google дээр ирж байгаа ч юм билүү те. Тий. Гэхдээ ер нь энэ том суур модель одоогийн амар гараад юм дандаа нөгөө Google-с л байгаад байдаг шүү дээ. Нэг Google-тэй холбоотой л нэг хүмүүс том судалгаанууд хийцэн байгаад байдаг. Том стартапууд хийцэн байгаад байдаг. Тэгэл тэрнийх нь нэг үргэлжлэл юм болов? Тий. Тэрнийх нь үргэлжлэл одоо ирж байна да. Тэгээд Demis Hassabis-ийн шинэ судалгаа бас бидэрт ямар гинтийн бэлэг барих бол шинэ гүйцэтгэх захирал те Koray Kavachoglu ер нь нэрийн сонсоход бас Турк гаралтай л нөхөр юм шиг харагдаад байна. Би тэгээд юуг нь харсан чи бас харагдаагүй. За тэгээд энэ Google-тэй холбоотой мэдээлэл бол яг энэ 7 хоногийн хэмэл оюуны салбарын хамгийн чухал мэдээлэл байлаа. Тэгээд AlphaFold-ийн баг тарсанд бол мэдээж жоохон харамсалтай байна. Гэхдээ Google-с илүү ийм бизнесүүдэд чиглэсэн, за мөн бүтээгдэхүүн чиглэсэн тийм зүйлүүд илүү олноороо гарч ирэх болов гэдэг ийм хүлээлт бол одоогийн байдлаар үсэж байна. За дараагийн мэдээлэл. Тэгэхээр дараад нь бид хэд Anthropic-ийн талаар ярих болно. Anthropic стартап мөн адил бусдынхаа адил жишгээр өөрсдийнхөө хэмэл оюуны чипийг зохион бүтээж байгаа гэдэг ийм мэдээлэл бол цацагдсан байна. Тэгээд хэмэл оюуны компаниуд өөрсөндөө зориулсан хэмэл оюуны чип бүтээх нь юу нь яагаад чухал вэ? Түрүүн нөгөө хэлсэн те нөө хэмэл оюун ч өөрөө сургаад гаргаж ирнэ гэдэг нь өөрөө амар зардалтай байгаа. Large language мэдээллүүдийг. За тэнгуут тэр зардалтай байгаас гадна ажилуулахад бас амар өндөр зардалтай. Тэгээ одоо олон хүн ажиллах тусмаа илүү өндөр зардалтай байна. За тэгээ илүү өндөр зардалтай байна гэдэг чинь хэрглэж байгаа биднэрт илүү үнэтэй үнээр зарагдана гэсэн үг шүү дээ, тий. Тэнгуут тэрийг хямдхан болгохын тулд одоо Nvidia-гийн GPU-нууд бол ерөнхий зориултын GPU-нууд байдаг хгүй. Ер нь бол тэгээд яг хэмэл оюун зориулсан чипүүд нь байгаа. Гэхдээ тэр нь бас үнэтэй. Тэгээд яг өөрсдийнх нь сургасан модель дээр яг таарж ажиллах гэдэг тиймэрхүү юмнууд нь жоохон хэцүү байд юм шиг байна. Тэгээд илүү хямдхан болгохын тулд ер нь бол өөрсдөө энэ чипний салбарууд руу тэгээд эрчим хүч илүү бага одоо хэмэл оюуныг ажиллуулахын тулд эрчим хүчийг илүү бага зарцуулаад илүү их үр дүнтэй ажилтдаг тийм чипүүдийг л ер нь зохиох хийх гээд тэгэл ийшээ ороод ах шиг байна. Тэгээд бас Nvidia-гаас хамаарал багтай байхын тулд бас тиймэрхүү арга хэмжээнүүд авч явах шиг ер нь санагдаж байгаа. Ер нь бол одоо өөрсдийнхөө багийг бүрдүүлж байгаа буюу те өөрсдийнхөө зар авах байран дээр болохоор тэгээ судлаач, инженер, за мөн чипний дизайн хийдэг хүмүүсийг ажлын байранд авна гэсэн зарыг бол оруулсан байгаа юм байна л да. Тэгээд яг түрүү хэлсэнчлэн энэ бол маш чухал болоод байгаа. Яагаад вэ гэхээр бас өөрсдийнх нь модельд зориулсан тэр модель дээр ажиллах чип байвал мэдээж давуу тал болно. Нөгөө талаас гол өрсөлдөгч болох OpenAI бол анхны чипний дизайна LED-ийн гаргачихсан байгаа. За Google-ийн одоо TPU бол 8 дахь үе дээрээ баг явж байгаа санагдчих байна. Тэгэхээр эдрийн бас өрсөлдөөн дээр бол нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Нөгөө талаасаа мэдээж нэг компаниас хараат байна гэдэг бол аль ч талаасаа бол маш том эрсдэл. Тэгээд энийг бол бид нар одоо санахон чип дээрээс бол маш сайн харж байна. Тэгээ 3-4хэн компаниас одоо дэлхийн нийтээрээ хараатуулсан чинь эрэлт нэмэгдээд эхэлсэн чинь нийлүүлэлтээ давхаа болцсон чинь дэлхий дээр байгаа бараг бүхэл тоног төхөөрөмжүүдийн үн нэмэгдээд байгаа явчлаа штэ. Тэгэхээр нэг зүйлээс хараат байна гэдэг бол ийм өндөр аюултай байна. Тэгээд сүүлийн үед бас Anthropic Cloud-ор бас өөр сонир сайх юу байна? Cloud-ор ч өөр яг
GPT Opus 5 гэд мэдээлэл нь гарсан. Тэгээ код бичих тал дээр бол ер нь хамгийн шилдэг загваруудын нэг гэж харагдаж байна. Тийм тэгээд бас Sonnet 5 гэдэг загварнаас гарсан. Тэгээд нэг хэдэн шинэ загварууд гарсан байна. Тэгээд босоод cloud дээр их төлөвлүүд нь бас гоё болсон байна. Шинэ плагин юунууд нэмэх боломжтой болсон гэх мэт. Тиймэрхүү юм мэдээнүүд байна да. Anthropic чинь тэгээд ийм мэдээнүүдээ нэг сүртэй зарлдаггүй зүгээр нэг бичлэг хийгээл орхицдаг нэг тийм компани байгаад байгаа. Ер нь л өөрсдөө маш сайн community-тэй болчоор тэгэл тэр community-г нь аваад тэр community-н тэгэл өөрөө хөгжүүлэл аваа явчихдаг болчлоо л да одоо л тий. Тийм одоо энэ cloud бол ер нь юм enterprise тэгээд ийм кодеруудад зориулсан юм руугаа амар их чиглэж юмнууд хийдэг. Тэгээд тийм болохоор ич тэр рүү тэгээд яг л код бичих тал дээр бол үнэхээр бүр сайн л байгаа. Тэгээд ерөөсө зогсохгүй л юм л да. Амар хордон мэдээлэлд гаргаад байна. Нэг мэдээллийг нь дуршаал нэг гайгүй айлгаал иржсэн чи дахиад шинэ мэдээлэл гээл. Гоё мэдээлэл байна гэлс чи бүр гоё мэдээлэл гинт гараад ирчихсэн. Хамгийн идэвхтэй байгаа нь ер нь Anthropic байх шиг санагдаад байгаа шнэ та. Байнгын шинэ мэдээлэл танилцуулаад. Тийм Anthropic-ийн cloud-ыг бас хэрэгжилж сурах өрсөлдөөн бас бидний донд өрнж байна. Тэ. За, Anthropic-тэй холбоотой мэдээлэл бол ийм байна. Тэгээд үргэлжлүүлээд Meta-Muse Code гэдэг нэртэй coding agent зориулсан ер нь химлогины загвар гэж харж болох бах. Тэ энэ модель гарсан биш. Энэ ер нь хэр сайн байна. Хүмүүс ер нь цаагуурч юу ярьж. Яг энэ нэг айхтар яригдахгүй байгаа. Гэхдээ яг модельийнх нь үзүүлэлтүүдийн тэр нэг Meta-Muse болоо Muse гэж дуудах нь зөв юм болоо. Muse Code гэдэг байгаа нь юу юм бэлээ? Code agent-ийнхаа тал дээр бол ер нь нэлээд давгүй байгаа. Opus 5-ын хойно орж байгаа. Тэгээд team юу байгаа. Тэгээд тусдаа team code Meta-Muse Code гэдэг нэртэй ер нь програм гаргаж байгаа юм бэл. Тэгээд ер нь бол agentic AI тэгээд өөрөө юм self reflection хийдэг team юу юм бэл. Загвар юм бэл. Нэгсдээ өөрөө алдаа гаргангуудаа тэр өөрийнхөө алдааг өөрөө олж засдаг гэх юм уу? Team юутай гадаад орчинд төсвөртэй team мэдээлэл юм бэл. Тэгээд өмнө нь би ярьжсэн agentic дээр бол нөгөө нэг agentic AI-ууд түүл дуудахдаа алдаа гаргадаг асуудал бол том жижиг гэдгээс хамааралтай биш гэд нэг ярьжсэн. Тэгтээ би энэ подкастн дээр биш өөр юм дээр ярьжсэн. Баха тэгээд тэнгуут энэ дээр тэр асуудлыг шийдэхээр л зорж байгаа юм шиг байгаа. Яг нөгөө agentic модельүүд хэрхэн төлөвлөд буюу код бичгтээ зөвхөн ингээ хариулт өгдөг биш. API дуудах, доторх кодуудаа унших, тэн дээр кодоо бичих, тэгээ буцаад гаргасан алдаагаа засах, ямар алдаа гарсан бэ. Тэгээд модель чинь ингээ олон итерац ингээд яваад том даалгавар өгөөд олон итерац ингээ яваад ирэхлээрээ чанар нь модчдөг байхгүй юу. Тэгээ үр дүн худлаа хариу өгөөд эхэлдэг. Яг тэр асуудал дээр л илүү төвлөрсөн ер нь бол харагдсан. Ер нь бол одоо GitHub-ийн Copilot, Cloud Code, Codex-ийн зах зээл дээр бол шууд Meta орж ирж байна гэж харж болно шүү дээ. Тий, тэгж болно. Гэхдээ энэ зах зээлээс ер нь жоохон хатуу зах зээл шиг санагдаад идэв. Яг энэ кодын ID гэдэг зах зээл. Google бол эндээс госогдсон шүү дээ. Юугаа anti-gravity гэж гаргаж ирээд тэгээд нэг хэсэг би бас нэг хэсэг ашигласан. Тэгээд одоо ашигладаг хүн байхгүй болоод тэгээд модельж хөгжүүлэхгүй тэгээд жоохон мяараад тэгээд цаана яж яхад модельийнхаа хэрэг токен зарцуулж байгаа usage-ийнхаа хэмжээг амар тодорхой харуулдаггүй байхгүй байна. Anti-gravity тэр нь амар асуудалтай байна. Тэгээд энэ дээр ерөөсө торж үлдчихэж байгаа нь ерөн cloud code байна. За Codex байна. За тэгээд нэг стартап байгаа тий. Cursor гэдэг. За энэ гурвал ер нь тэргүүлж байгаа. Одоо яг энэ Meta-гийн гаргаж ирж байгаа agentic code платформ нь хэрхэн яахыг одоо хэдүүлээ харж л бай да. Надад бас өөр нэг юм Монголтой холбоотой нэг юм анзаарсан юм байна сүүлийн үед. За Монголын аппликейшн платформуд өмнөхөөсөө ингэж хурдан бас
дараагийн вершнуудаа гаргаж ирдэг болсон. Одоо жишээ нь ингээл нэг аппликейшн руу нэг жоохон удаан байж байхгүй орохгүй байж байгаа л оронгууд дараагийн вершн нь гарцсан тий. Тэр чамд мэдрэгдэж байна уу? Тэг ер нь мэдрэгдэж байгаа юм хаа газар л тийм байх нэ. Код бичих нь өөрөө ер нь амархан болцсон. Гэхдээ код бичнэ гэдэг нь өөрөө яг нэг архитектур, дизайн эдэр хийж байгаа гэсэн үг шүү дээ. Яг фронтын хувьд өөрчлөх бол ер нь гайг болцсон гэх юм да. Загвараа өөрчлөх бол суур нь бол байж л байгаа хэл та. Тэгэхээр энэ бас хөгжүүлэлтэнд айгу юу байна те? Тий. Одоо ер нь гараар код бичих болцсон шүү дээ. Тий. За юутай холбоотой метагийн нэг юм шинэ модель гарч ирсэн байна. Тэгээд ашиглах сонирхолтой хүмүүс нь ашиглаж туршаад тэгээ комент бичээрэй гэж хэлмээр байна. За хамгийн сүүлийн хэсэг дээр бид OpenAI-ийн талаар ер нь бол энэ 7 хоногт бол томчуудын талаар ярьсаар байгаа л дуусах юм шиг байна. OpenAI-ийн холбоотой 2 мэдээлэл байна. За эхнийх нь бол одоо сүүлийн бараг 2 жилийн туршид нэлээдгүй өндөр хүлээлтийг үүсгээд байгаа OpenAI-ийн хамгийн анхны хиймэл оюун суурилсан ухаалаг төхөөрөмж буюу одоо device гаргана. За энийг бол одоо Apple-ийн нэрт дизайнер, iPhone-ы дизайныг бүтээсэн Johnny Ive-тай хийж гаргана гэдэг юм хүлээлт байгаа. Ер нь бол $300-аас $400 байх юм шиг байна. Тэгээд дэлгэц байхгүй. За ерөнхийдөө одоо хоккейн спортын шавьтай ер нь бол ойролцоо хэмжээтэй. За нэг юм дугуйг бөөрийн хий. За мэдээж бол микрофон, спикер, камер, мэдрэгчүүд бол байна. Энэ $300-аас $400 2027 онд нээлттэй. Хүлээлт ямархуу байна. Ер нь хитрхийн өндөр л хүлээлт байна да тий. Харин би бол амар хүлээж байна. Энэ Amazon Alexa гэдэг байдаг шүү дээ. Тэрнтэй ер нь харилцаа авах. Гэхдээ энэ дэр нэг байвал надад бол амар гоё байна. Би өөрөө энэ дэр ингээд компьютер дээр ингээд туршилт ингээд хийж үзэхэд энэ технологи бол ер нь нэлээд хэцүү технологи. Тэгээд яг хардверийн төвшөнд илүү хардвер софтверыг нь хоёулангийн хийдэг газар л ер нь амар сайн хийх юм байлээ л дээ. Тийм. Тэгээд би яг технологи талаас нь жоох ярих уу яах вэ? Яри. Би тэгэхэд сүүлийн үед бас нөгөө юу яаж байгаа байхгүй юу? Та хэд бас YouTube дээр сонссон бол яг энэ нөгөө нэг технологийн чиглэлээр дагнадаг John Stern гэдэг сэтгүүлч байдаг Wall Street Journal-ийн. Ер нь л нэлээд алдартай сэтгүүлч. Тэгээд тэр ингээд Wall Street Journal-аас гараад өөрийнхөө юм контентуудыг YouTube дээр хийдэг болсон байхгүй. Тэгээд тэр саяхан нөгөө нэг Greg Brockman-тай ярилцсан байлээ OpenAI. За тэрэн дээр болохоор энэ хоёр нөхөр болохоор ерөнхийдөө ChatGPT дотор байдаг нөгөө аппликейшн дээр нь байдаг аудиогийн хэсэг байгаа шүү дээ. Шууд аудиотой ингээ яриад яадаг. Тэрний талаар ерөнхийдөө ярилцсан байлээ. Тэгээд нөгөө нэг компьютер буюу машинтай ингэж харилцах шинэ интерфейсийг хөгжүүлж байгаа гэдэг талаасаа тэгэхээр надад бас энэ би тэгээд тэрийг ингэ сонсч би нэг тэр функцийг нэг тэгж байнга ашигладаггүй байсан л да. Тэнгуул би одоо тэрийг ингээд орой ч юм уу өдөр ч юм уу гэртээ аваачаал идэвхжүүлээл өрөөнийхөө энийгдэг энэ тэнд нэг болон дуцаад авчаал тэгэл тэрнтэйгээ яриад тэгэж гадаад хэлмэлээ жоохон бэлддэг болсон. Тэрээс амар сонирхолтой юм лээ. Тэнгуул бидний одоо технологийн хэрэглээ юу байгаа вэ гэхээр гол үндсэн бидэнтэй харьцаж байгаа технологийн төхөөрөмж маань дэлгэц байгаа тийм. Тэгэхээр дэлгэцний хэрэглээг тэгж бууруулж чадвал би үнэхээр яг хүлээлтээсээ давсан бүтээгдэхүүн байх болов гэдэг тийм л бодолтой. Дэлгэцний хэрэглээтэй холбоот. Тийм. Сонирхолтой. Тэгээд тийм дэлгэцний хэрэглээ буурах бол амар чухал байгаа л тээ. Тэгээд энэ дээр нэг технологи талаас нь ингээд бодхолоор энэ дээр нэг асуудалтай юмнууд нэх юм бол энэ дээр нэг яриаг текст рүү хөрвүүлдэг, текстийг яриа руу хөрвүүлдэг гэдэг юм модулууд байдаг. Эдрийг нь яг нэг өөрсдийнхөө үндсэн загварууд дээр тавьсан хэсгүүдэд ашиглах юм болов уу? Эсвэл яг нэг on device буюу нэг edge computing буюу яг тухайн speaker дээрээ энэ модулууд нь ажиллах уу те хоцроглоо багасгахын тулд. Тэгээ тиймэрхүү юунууд надад бас технологи талаас амар сонирхолтой байна. Тэгээд on device байхын амар даваа тал нь юу гэхлээр хоцрогдол байхгүй. Амар хурдан байна. Тэгээд ямар нэгэн алдаагаа хурдан боловсруулах ер нь бол боломжтой болчихно. Гэдэг тиймэрхүү хүлээлтүүд байгаа. Тэгээд дээрэс нь энэ дээр нэг agentic
төлөвлөлүүд нь ороод ирчих юм бол бүр гоё болох байх. Үйлдэл хийдэг, хоолоогоор удирдаад юу яадаг болчихвол бүр тэгэхээр гоё болох гэдэг байна. Одоо жишээ нь ингээл шивхгүйгээр те ямар нэгэн товчлоор дарахгүйгээр те шууд ингэж харцдаг. Тэгээ тэрийг хийх нэг талаасаа айгүй хэцүү байх. А нөгөө талаасаа энд одоо нөгөө нэг химэл оюун дээр privacy-гийн асуудал маш их хөндөгдөж гарч ирнэ те. Сиригийн хүртэл одоо маш том факт байгаа шүү те. Хүмүүсийнхаа яриаг чимээгүй сонсдог байсан, идэвхжүүлэг багт нь идэвхждэг байсан гэ бүр одоо шүүхийн шийдвэр хүртэл гараад тэгээ хичнээн мянган хэрэглэгчдэд үл ямар ч гэсэн нэг хэрэглэгчдэд $20 нөхөн олгор болгох тийм шүүхийн шийдвэр бол гарч исэн, өнгөрсөн жил гарч исэн санагдаж байгаа бох тий. Тэгэхээр ингээ камера, микрофон байнгын ингэж ажилдаг, эсвэл ингэж байнгын ингэж идэвхчэд ингэж бэлэн байх ёстой тийм бүтээгдэхүүн ер нь энэ privacy талаас хэр их аюулгүй байх болоо гэдэг асуудал бас их өндөгдөх болов гэж бодож. Энд дээр гэхдээ нүг юм баталгаажуулалт хэрэгтэй баха. On device гэд би сая ярьсан шүү дээ тий. Тэнгууд байнга сонсдоггүй буюу өөр дээрээ өөрийг нь итгэвчүүлэх чип нь байж идэг. Одоо iPhone бол тийм болцсон. iPhone, Samsung гэднэр бол бүгдээрээ тийм. Яг нэг чипээр итгэвчдэг буюу ийм чип нь сонсоод байж идэг. Тэр нь офлайн ажилдаг. Тэгээд ерөөсө цаашаага дуу дамжуулахгүй гэсэн. Яг тэр чип зөвхөн Hey Google, Hey Siri, Hey Alexa гэдгийг л сонсдог гэсэн үг. Ер нь бол тэгээд тэр өөрийг нь дуудаж гин гэдгийг мэдчих юм бол ойцгор миний юу ажиллачлаа шүү. За утсан дээр ажиллаад яриад эхэлчих. Тэгээд юу ячингот одоо энэ ингээд чип суурьтай болчингот privacy-ны асуудал ер нь шийдэгдчихэж байгаа юм. Жижигхэн модель байна гэсэн үг байхгүй юу? Зөвхөн өөрийг нь дуудаж гин үгүй юу гэдгийг нь л мэднэ гэсэн үг. Тэгэл цаашаага өөр ямар нэг аудио явуулахгүй. Тэгээд яг хүн яриад эхлэх үед нь харин цаашаага аудионууд явуулдаг нэг тийм л технологи байх баха гэж бодож байна. Тэр бол ер нь олон жил туршигдсан технологи болохоор айг баха. За хамгийн сүүлийн мэдээ бол ChatGPT-гийн одоо үнгүй ашиглаж байгаа хэрэглэгчид бол хязгааргүй текст чат бичих боломжтой болсон байна. За ер нь бол GPT 5.6 Luna моделийг бол ер нь хязгааргүй ашиглах боломжтой болсон байна. Тэгэхээр Luna нөгөө нэг зардлын өртгийн хувьд одоо хитрхи одоо маш бага болж чадсан болохоор ингэж үнгүй болгож авах шиг гэж ойлгож болох бах тий. Тий, одоо нөгөө нэг инференс буюу яг нөгөө нэг ажиллах зардал нь амар бага модулуудаа тэгж хязгааргүй хэрэглээтэй болгож байгаа гэж харагдаад байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө нэг оновчлолын өмнөх дугаар дээр ярьж исэн нөгөө Kimi-K дээр ажиллахтаа яаж зардлаа бууруулж болох вэ гэдэг юунууд ярьж исэн шүү дээ. Тиймэрхүү маягаар дотоод модель дээрээ яг ийм KV-Cache хэрхэн сайн яах вэ? Ажиллах уу тэгээд нэг quantization гэдэг ингээд том модулийг шахаад жижигхэн болгодог технологи гэдэг. Тим технологи аргуудыг нэлээд сайн ажиллуулад юм жижигхэн гэхдээ илүү өмнөх загваруудаас ухаалаг тийм загвараа үнгүү хязгааргүй ашиглах боломжтой болгож байна гэж харагдж байна да. За мэдээж файл оруулах, за ямар нэгэн зураг генерейт хийх хэдвэр нь бол хязгаартай байгаа. Тэгэхээр ер нь одоо ChatGPT-д төлбөр төлдөг хэрэглэгчдийн тоо баг зэргийн буурах болол гэж би болоод чинь. Ялангуяа тэр $4-5 нөгөө Go-ийг нь ашигладаг хүмүүс бол тий бүр баг буурах боломжтой болов гэж бодож байна. Go-ийг бол ашиглах хүн байхгүй болох гэж л таамаглаад шүү дээ. Харин тий Go нь бол тэгэл бүр л хязгаар нь бага юм байл шүү дээ. Иймэрхүү сонин сайхантай 7 дугаар сар бол 8 дугаар сар болж өнгөрч байна химэл оюуны салбарт. Тэгээд ер нь бол одоо 8 сарын сүүлчээр 9 сар 10 сар бол ер нь технологийн салбар бол маш хөдөлгөөнтэй шинэ девайс төхөөрөмжүүд танилцуулагддаг сарууд байгаа. Тэгээд ChatGPT-гийн халуурал эхэлснээс 4 жилийн дараа яг энэ химэл оюунд суурилсан түрүүний ярьсан яг киллер элементүүдийг багтаасан тий яг ийм өөрчлөлт авчрахуйц бүтээгдэхүүнийг ер нь хамгийн ихэнд хин хийж чадах болоо гэдэг юм өндөр хүлээлт байна. За нөгөө тэгвэр 9 сард iPhone 18 танилцуулагдана. Тэгэхээр iPhone 18 бол
мөн адил яг химэл оюунд суурилсан ухаалаг утас байх зорилготой байгаа. Тэгээ Siri-гийн одоо бета хувилбар, шинжлэгдсэн бета хувилбар нь бол одоо аль хэдийн ажиллаад эхэлж гисэн байгаа. Та бүхэн iPhone 15 Pro-гоос хойшоо загвартай iPhone-уудыг барьдаг бол Siri-гийн шинэ хувилбарыг бол ашиглаж турших боломжтой. Энэний public хувилбар нь iPhone 18 нээлттэй хийсний дараачаар бол мэдээж одоо зарлагдана. Тэгэхээр public хувилбар дээрээ Siri яаж ухаалаг болсон байна гэдэг бол маш өндөр хүлээлттэй 8-9 сар дээр бол зоолгож байна. За нөгөөтэйгүр 7 дугаар сард Samsung-ийн нугардаг дэлгэцтэй утаснууд танилцуулагдсан байгаа. Samsung бас өөрсдийнхөө ивент дээр анх удаа ухаалаг шилээ танилцуулсан байгаа. Гэхдээ энэ жилдээ худалдаанд гарна гэсэн боловч өөр бас тодорхой ямар нэг мэдээлэл бол хэлээгүй. Өмнөх мэдээллүүдийг нь бол аль хэдийн Google-ийн ивент дээр бол ярьчихсан байсан. Харин манай монголчуудын хувьд бол Samsung Wallet аль биесээр хэрэглээд нэвтэрсэн байгаа. Samsung Wallet-ийн хэн бол одоо Samsung хэрэглэдэг хүний хувьд бол гоё мэдээ өстэй тий. Манлаад тийм ер нь бол гоё л доо. Тэгээд би яг холбож үзээгүй л байгаа л да. Тэгээд нөгөө Google Pay ороод ирсэн болохоор Google Pay ашиглаа яваад байсан. Тэгээд Samsung Pay жоохон хоцроод ороод ирсэн болохоор одоохондоо ашиглахгүй. Гэхдээ би одоо яг турш үзнэ. тийм тэгээ Samsung Wallet, Google Pay, Apple Pay ийхүү аль биесээр Монголд нэвтрлээ. Одоо харин бидэрт PayPal ороод ирчихвэл ерөн төлбөрийн системнуудын асуудал ер нь шийдэгдэх нэ. Тэгээд та бүгд бас шинэ технологиг туршаад илүү хялбараар бас ашиглаж үзээрэй гэж хэлэх байна. Үнэхээр гайхалтай ажиллаж байгаа. Интернетгүй байсан ч гэсэн эдгээр системүүд бол ажилдаг гэдгийг бол бас төдийлөн бас хүмүүс мэддэггүй юм билээ. Айгуу сонио. Интернет байхгүй ч гэсэн ажилдаг тий. Тэгэхээр тэр бас үнэхээр гойтой бодол. Датагүй байсан ч гэсэндээ уцаараа төлбөрөдлөө л яваад байна гэсэн үг шүү дээ. Тий. Тэр бол үнэхээр гайхалтай инновац байгаа мэдээж. Тэгээд энэ удаагийн бид хоёрын бэлтгэсэн мэдээлэл энэ үрээд өндөрлөж байна. Тэгээд дараа 7 хоногийн дугаараар уулзцгаая. Тэгээд манай Tech Forum подкастын хувьд 7 хоног тутмын подкастуудыгаа илүү өргөн цар хүрээтэйгээр бэлтгэхээр та бүгдэд бэлтгэлээ базааж байна. Тэгээд та бүгд бас манай сувагтай хамт байгаарай гэж хүсэх байна. Тэгээд анхаарлаа хандуулсанд баярлалаа.